За сайн байцгаана уу арай минь. Өнөөдөр чи хэд өдөр илээ? Бүр өдөр судраа мартчихсан юм шүү. 3 дахь өдөр юм байна ч те. За шинэ 7 хоногийн лав гаргийн мэндийг хүргэж байна. Намтай болог пэйжүүдийн модератор багш Мишган. За өнөөдөр та нартай бас цаг гаргаад нэгэн сүнслэг энергийн сэдвийн задаргааг тайлбарлаж та нартай хамтдаа цагийг өнгөрүүлъё гэд лайв хийж байна. За тэгээд миний дуу хоолой сонсогдож байна уу? Хэрвээ дуу хоолой сайн сонсогдож байгаа бол лайвынхаа ерөн сонь сайхан руугаа ороод явчаа гэж ядчихээн. За сайн байцгаана уу арай минь дуу сонсогдож байгаа бол зүрх тараарай. За манай нэг офс маань айгүйх ингээд цонхтой. Тэгээ миний ард айгүй том ингээд цонх байдаг учраас орой болохоор жиндээд араасаа ингээд жоохон дараад байгаа. Тийм болохоор дараад байгаа учраас ингээд өстэй юм ардураа нүмерцэн байгаа шүү. Намайг даарж болохгүй гэсэн. За тийм учраас жоохон дулаахан суух гээд. Тэгээ та нараа маань сонь сайхан юу байна? Аль хэдийн ингээд цаг хугацаа хурдан юм бэ те. Нэг мэдгээд 12 сар болоод одоо удахгүй бараг 20 хоногийн дараа юм уу? 21 хоногийн дараа шинэ жил болох гэж байгаа юм байна буюу шинэ 2026 оныг бид нэр өдөрж аваад цоо шиний эхлэл дахиад бүхнийг эхнээс нь эхлэнэ гэдэг шиг те. Цоо шиний эхлэл эхлэх гэж байгаа юм байна. Цаг хугацаа аягүй хурдан өнгөрж гин. За тэгээд энэ одоо цаг хугацааг далимдуулаад дашрамд гэдэг шиг те номтой болог пэйжүүдийг өнгөрсөн жилүүдэд дагж ирсэн. За мөн сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан. Миний сэтгэл зүрхээрээ оруулдаг лайв хичээлүүдийг болон видео бичлэгүүдийг сүнслэг мэдлэгийн талаар маань ингээд бусдад түгээх гэж оролддог те хичээдэг өөрийнхөө мэдсэн одоо ойлгосон зүйлүүдийг бусдадаа хуваалцах одоо энэ ажилд маань бас санаа нийлээд үзээд хараад ойлгоод ухаарад амьдралдаа нэгч болтгой мэдлэгийг шүүрж аваад амьдрал ахуйдаа ямар нэгэн нөлөөлөл гаргасан бол би бас таны өмнөөс тань талархлаа баярлаа гэж ингэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийнхаа сэдвийг би хөшиг гэдэг сэдв сонгосон. За би ер нь бол хөшиг гэдэг сэдвээр бас шүлэг биччихсэн. Яг энэ мэдрэмжийг одоо энэ ярих гэж байгаа мэдрэмжээрээ би өөрийнхөө дотоод зүрх сэтгэлийн өвдөлт одоо мэдэрчсэн мэдрэмжүүдийг бас шүлэг болгож ирсэн. Ер нь номтой болог пэйжүүдийг даадаг хүмүүс бол мэддэг байх. Өөрийнхөө ингээд мэдрэмжүүдийг шүлэг болгосон. За өгүүлэл болгосон, тарийн дуулал ч юм уу ингээд ямар нэгэн бүтээлүүд болохоор шууд ингээд оруулдаг. Эсвэл өмнө нь бичиж байсан зүйлүүдээ яг тэр тухайн цаг мөчид оруулмаар санагдахаараа бас постлж оруулдаг байгаа. За миний номтой болог пэйжүүд ингээд хайгаад постын шалгах юм бол зөндөө олон сэдвүүдээр те ингээд шүлэг болгоод за одоо шүлэг гэж хэлэх нь хайшаа. Гэтэ ер нь бол өөрийнхөө дотоод зүрх сэтгэлээс л гарч байгаагаар нь мэдэрж байгаагаар нь ингэж бичиж болгож оруулдаг. За тэгээ өнөөдөр бол би бас яг энэ сэдвээр аюух бодож илсэн, гайхажсэн, бидэрт одоо юу тохиолдоод идэм болоо гэж таамаглаж байсан. Өөрөө энийг бодож задалж энергийн задаргаа хийжсэн. Одоо би аура энергийг үзэж амьдралын код гаргадаг. За хүмүүс орж ирээд бас яг энэ дээр гацсан байдаг байхгүй юу? Юу гэхээр яг ингээд нэг юм хөшгөө татаж чадаагүй, дотоод хүчээ нээж чадаагүй, дотоод хүчээ нээхэд юу сад болоод байгааг мэдэхгүй, далд ухамсарт нь бүр баг ингээд наснаас нь ингээд ухамсаргүйгээр дотор нь хадгалагдсан зүйлүүдээс айгаад эмээгээд бие бариад өөрийнхөө ингээд дотор байгаа асар хүчийг ашиглаж чадахгүй байгаагаа хүмүүс мэддэггүй, мэдсэн ч үйлдэл хийдэггүй нөгөө цаас чичгээс нааш гихчээр те хэлж хин нэгэн хөөе гэж сануулахгүй бол хүмүүс мэдсэн ч гэсэн үйлдэл хийдэггүй учраас өнөөдөр та нартаа нэг юм задаргаа хийж хүүе та мэдэж гин өө мэддэг бол санаараа мэдхгүй бол мэдэж аваарэ те хамтдаа ярилцъя хамтдаа нэг энергийн сэдвийг задлъя гэд ингээд энэ сэдвийг
сонгоод та нартайгаа ярилцаад бэлэн болоод байна. За ингээд анх удаа үзэж байгаа хүмүүстээ би өөрийгөө танилцуулъя. За намайг Мишка гэж дуудаж болно. Би номтой блог пэйж хуудсын модератор админ бяцлаглалын багш хүн байгаамаа. За тэгээд би энэ пэйж хуудасаараа дамжуулаад юу хийхийг зорддог вэ гэхээр монголчуудад зориулаад энергийн 900 болж байна. Энэ энерги 900 гэдэг юмд бид нар энергийн талаар ойлголттой, мэдлэгтэй, дистралтай, таамаглалтай байхгүй бол юу яг энерги гэж юу юм те ингээл дандаа л нэг сайн сайхан энергийг хайгаад яваад байх юм уу дандаа муухай энергиэс зүхтаад яваад байх юм уу ч гэдэг юм уу ингээд таамаглалгүй буруу ойлголтоос болоод нийгэмд ингээ янз бүрийн хэрэгтэй хэрэггүй мэдээлэл тардаг учраас би өөрийнхөө ойлгосон ойлголтыг яг 100% үнэн те энэ бол туйлын үнэн гээгүй миний өнцгөөс миний олж мэдэрснээр миний судалснаар нэг ийм байгаад байгаамаа гэж ингэж тайлбарлаж задлж өгөхийг хичээдэг юм аа. За тэгээ ерөнхийдөө хүн дэлхийн ертөнцийн чинь бөөрнхий маш олон янзын хүн маш олон янзын ойлголт маш олон янзын итгэл үнэмшил гэж байдаг. Хүн болгон өөр өөр итгэл үнэмшилтэй байх нь бол таны эрх. Гэхдээ би биеийнхээ олж мэдсэн итгэл үнэмшлийг ингээл дарддаг ч юм уу, өгөөсөгдөг ч юм уу, энэ зөв, энэ буруу гэдэг бол хоцрогдсон үзэл. Яагаад вэ гэвэл хүмүүс ч одоо хуучин тийм нэг тийм хоцрогдсон сэтгүүнээсээ гараад бид нар чинь шилжээд явж штэ тий юу гэхээр хин нэгэн ингээ бүр ертөнцөөс шал өөр үзэл бодолтой байх боломжтой юм байна. Тэрийг бол хүндэтгэх хэрэгтэй юм байна. Ойлгохгүй бол хүнддэг, ойлгомоор байвал дагаад тий ярилц, ойлгомооргүй тань таалагдахгүй байгаа бол доромжлохгүйгээр зүгээр хүндэтгээд тэр хүнд нь тухайн орон зайг нь өөрт нь үлдээ гэдэг ийм одоо сэтгхүү ийм дэлхийг харах үнцэг гэдэг юм уу тий. Дэлхий өөрөө дэлхий дээр амьдарч байгаа найрам төр бом өөрөө өөрсдийгөө бидэрт ингэж танилцуулж байна. Өмнө нь бол тэгээ энэ буруу, энэ зөв, энэ нь сайн, энэ нь муу гэж маш их шүүдэг байсан бол өнөөдөр энэ дэлхий дээр ч юм буруу зөв гэж байхгүй юм байна, сайн муу ч гэж байхгүй юм байна. Сайн нь ч нэг зорилготой гарч ирд юм байна, муу ч нэг зорилготой болдго юм байна. Муу зүйлээс нь бид нар ч маш олон мянган одоо паблик те маш олон мянган хүмүүс одоо мэдлэг мэдэгдэхүүн авдаг юм байна. Сайн зүйлээс нь маш олон хүмүүс үлгэр дуурайлал авдаг юм байна гэдэг бол ингээд хүмүүс бол ингээд ойлгоод явж байгаа. Тийм учраас бол энэ үзэл бодол энэ миний гэдэг зүйл те миний гаргаж ирж ярьж байгаа зүйл бол туйлын үнэ эцсийн үнэн гэхээс илүүтэйгээр би та энэ талаас нь энэ өнцгөөс нэг сонсоод үзье үү энэ таны дотор одоо тэ дотоод хүчтэй нь энэ асуудал таныг хааж гэнэ үү боож гэнэ үү гэдэг сэдвээр ингээд нэг нүггүй ярилцаж өөрийнхөө зүгээр олж мэдсэн зүйлийг одоо YouTube дээр хадгалж тэ ер нь бол өөрийнхөө ирээдүйд хадгалдаг өрөө хүмүүстээ зориулж хадгалдаг хизээ нэгэн цагт энэ сэдв таны амьдралд ямар нэгэн байдлаар хаалт үүсгээд байгаа бол бас сонсоод нэг өнцгөөс нь гоё энергийн задрагаа хийгээсэй гэж бодож энэ одоо лайвуудыг энэ бичлэгүүдийг энэ мэдлгүүдийг оруулд юм аа. Уг нь бол ингээд бүх л хийж байгаа юм нэг л зорилготой юу гэхээр сүнслэг мэдлэгийг монголчуудад тараах гэдэг. Сүнслэг мэдлэг гэдэг нь юу юм бэ гэхээр аливаа юмны мөн чанар буюу дотор байдаг мөн чанарлаг энерги гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд дэлхийн ертөнц нэг 100-аад жил гэх юм уу те 100-аад жил мартцсан байсан юм байна. Яагаад гэвэл дэлхийн ертөнцийн чинь нөгөө дайны он жилүүдэд дуусгаад дайнаас маш их хохирлыг аваад тэр одоо дайнаас одоо материаллык байдлаа үүсгэх гээд хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник, технологи гэдэг зүйл рүүгээ хитрхи анхаарал одоо энэ 21-р зуунаас бид нар энерги 900 буюу бид нар ч одоо хангалттай бас ингээд технологийн дэвшлийг эрүүл мэндийн дэвшлүүд ингээд тодорхой хэмжээнд ахиц дэвшил гаргацсан учраас хүн төрөлхтөн чинь хөөе бидний сэтгэл зүй те хөөе бидний дотоод энерги гэж юм байсан штэ тэр чинь хайцсан юм бэ гэд ингээд хайгаад ирээд задлаад эмчлээд эдгээгээд дөнгөж явж байгаа үед дээр явж байгаа хүн болгон ингээд бүр сэтгэл зүрх гэдэг зүйлийг тал талаас нь судлаад аягүй ойлгомжтой болцсон биш байна. Яагаад гэвэл сэтгэл зүрх гэдэг чинь хүний нийгэмд би нэг өөр сэтгэл зүйтэй та нэг өөр сэтгэл зүйтэй байгаа байхгүй. Тэгэхээр нийтд нь нэг ийм юм байна гэж ингэж хуваарлж идгэж болохгүй зүйл байгаа даа л та. Бүх хүмүүсийн үзэл туулсан амьдралынх нь туршлагаас хамаарат хүн болго өөр өөр байгаа учраас айгүй олон янз янзын одоо задрагаанууд гарч ирэх шаардлагатай. За ийм хүн ийм юм аа, тийм хүн тийм аа, сэтгэл зүгж ийм юм аа гэдэг тал бүрээс нь тайлбарлаж ид сайн нэг та өөрийнхөө ямар нэгэн буруу зүйлийг зөв зүйлийг бас ингэж олгож, олж мэдэж, ялж. Гэтэ хүний ярьсан зүйлээс өөртөө шингээгээд өөрийнхөө бас тусад нь бий болгоод байгаа шүү дээ. Өөрийнхөө нэг туршлага дээр суурлаад ингээд цаашаа сэтгэл зүгөө эмчлээд идгээгээд явж байгаа ийм 900-д бид нар явж байгаа учраас ялччгүй л энэ сэдвүүдээр ярихаас аргагүй одоо болоод явж байгаа. За тэгэхээр ингээд над дээр ингээд хүмүүс орж ирж ингээд үзүүлээд энерги үзүүлэхээр нэг л юм
дахин давтагдж байгаа зүйлүүдээс л би хвчлэн ярьдаг те. Юу вэ гэхээр энэ зүйл маш олон удаа хүмүүс давтагдаад энийг би одоо те болдог бол бүхэнд ингээд зэрэг суулгаж аваад ярьчмаар байлаа гэд ярьдаг. Яг тэрэн шиг яг энэ сэдв өнөөдөр миний сонгосон сэдв бас маш олон хүмүүст давтагддаг буюу маш олон хүмүүст ажиглагддаг сэдв байгаамаа. Энэ нь юу вэ гэхээр хүмүүс ерөөсөө дотоод энерги, дотоод хүчээ ашиглаж чадахгүй байна. Дотроо бол хүчтэй гэдгийг бол мэдээдэх шиг байна. Одоо энэ янз бүрийн олон мэдээлэл мэдлгүүд гараад ч тэр юм уу эсвэл ер нь ингээд амьдрал үдсэн тулсан зүйлээсээ ч тэр юм уу те миний нүдэнд харагдахгүй, дүрслэгдэхгүй маш их одоо хүч байна гэдгийг бол таамаглаад байна. Гэхдээ тэр хүчээ хизээд нь ашиглаж чадаад, хизээд нь ашиглаж чадахгүй, хизээ тэр хүч нь гарч ирээд, хизээ гарч ирэхгүй, ямар үед нь ингээд ажиллаад, ямар үед нь ажиллахгүй байгаа гэдгээ ерөөсөө ялгаж салгаж чадахгүй байгаа юм шиг надад санагдаж байгаа учраас энэ сэдвийг би олсон. За ингээд та ч гэсэн надтай өнөөдөр энэ цаг хугацааг хуваалцаад хамтдаа ингээд ярилцаа сууж байгаа юм чинь та ч гэсэн ингээд өөрөө дотроо бодож үзээрэй. Би нэрээ дотоод хүчээ хизээ гарч ирээд, хизээ нь алга болоод, хизээ нь хүчтэй байгаа, хизээ нь хүчгүй байдаг гэдгээ ер нь мэддэггүй гэд ингээд хэдүүлээ хамтдаа ярилцъя л та тий. За ингээд мэддэггүй гэсэн чинь хүмүүс маш айцтай байдаг байхгүй юу? Бүр ингээд үнэхээр ингээд одоо орж ирж байгаа хүмүүс болгоно ингээд амьдрал ах уу, үдсэн, туулсан, ажил, амьдрал одоо ингээд ажилд орох уу, орохгүй юу ч гэдэг юм уу. Маш энгийн юмнаа сайн. Одоо жишээ нь тий одоо бүр ингээд бүр инээдтэй юмнуудаас айдаг байхгүй юу? Одоо жишээ нь би нэг бизнес эхлэх гэдэг тэр маань бүтэх болов бүтэхгүй болов ч юм уу тий. За ингээд эн чинь хүнээс нэг юм асуумаар юм шиг юм мөртлөө яг нухацтай сайн бодож үзвэл нэг хүнд чилээдэх шаардлагагүй зүйл байгаа байхгүй юу? Юу гэхээр угаасаа л та тэр зүйлээ итгэл үнэмшилтэй хүчтэй уулыг эргүүлж усыг долгиулна ямар ч зовлон зөдгөр орсон би зүгээр л урагшаа энийг хийгээл явна гэвэл мэдээж тэгэл асуудлууд бол тулгархан тодорхой шүү дээ. Энд чинь амьдрал юм чинь дэлхийн юм ч ямар ч асуудал юм гэж байхгүй. Асуудлыг давах сэтгэл хөдлөл, сэтгэл мэдрэмж тэ тэрэн дотроо асуудал дотроо хутгалдахгүй байх тэр арга ухааны чинь л танд байна уу гэж асуугаад байгаа байхгүй. Танд тийм асуудал, тийм хүч байна уу? Тэрий чинь тэр ямар нэгэн зүйлдээ хутгалдахгүй байх те уянгийн дүрслэлээр буюу хитрхи одоо таагүй байдлаар төсөөлөө тэндээсээ айхгүй байх. Дээрэс нь хитрхи логик буюу одоо материалын талаас нь бодож үзээд баахан тоо бодож ирсэн за бүтэхгүй юм байна гэх ч юм уу. Ингээ ямар нэгэн зүйлийг оролдож үзэхдээ хагалж мэдхгүй, дэлгэрүүлж мэдхгүй, хөгжүүлж мэдхгүй, хөгжүүлэх гэж оролдоогүй мөртлөө зүгээр үр дүн хүлээгээд тэр үр дүн одоо ирэх цаг болоогүй байхад айгаад эмээгээд хийхгүй болохгүй ингээд санагдаад байгаа бол таны дотоод хүч гэдэг зүйлээ та ашиглаж чадахгүй байна гэдгийг хэлэх гээд байгаамаа. За яагаад тийм ээ? За бидний дотор нэг хөшиг гэдэг зүйл байна. Сэтгэлзэн хувьд за энэ хөшиг нь гадаад болон дотоод гэсэн хоёр янзын хөшиг байдгийн байна. За гадаад одоо хөшиг энэ хөшиг гэдгийг бид нар гараараа ингээд татж байгаа биш ээ. Энэ хөшиг гэдэг юм буюу хаалт гэдэг юм чи юунаас гарч ирж ийн гэхээр айцаас, санаа зовлтоос, бодлоос, туршилгаас за эргэн тойрны хүмүүсийн нөлөөллөөс ч гэдэг юм уу те ийм айц гэдэг юм чинь ийм янз бүрийн ийм зүйлээс болоод бид нар ийм гадаад болон дотоод гэсэн хөшгийг өөрийнхөө урдуур хаачдсан байна. Хөшиг чинь нарны гэрлээс тусгаарлах зорилттой зүйл шүү дээ, тэ. Одоо мөн чанараар нь зүгээр ингээд материалын талаас нь бодохоор тэгэхээр бид нар ингээд өөрснийхөө дотоод зүрх сэтгэл юмсыг харах мөн чанараа хөшгөөр хаачгаар илүү хүчтэй энерги угаасаа танаас гарахгүй байхгүй юу? Тэр хүчтэй энергиуд чинь таны дотор буюу гэр доторт нь юм уу эсвэл сэтгэл дотор ч юм бие доторт нь л ингээд ашиглагдана. Тэр чинь дэлгэрж гарч ээж буюу дэлгэрж ээж илүү одоо хүчтэй болдог байхгүй хүний дотоод хүч чинь хадгалагдах зориулттай зүйл биш, ашиглагдах зориулттай зүйл байхгүй юу. Тэгэхээр хүн ингээд дотоод хүчээ ашиглах гэсэн чинь нөгөө бодол, нөгөө айдас, нөгөө туршлага, нөгөө ертөнцийг мэдхгүй, мэдлэггүй байдал ч гэдэг юм уу маш олон зүйлс. За эргэн тойрны гэрийн хүмүүжил, эргэн тойрны хүмүүс гэх мэтчлэн зүйлүүдээс болоод бид нар юм үл үзэгдэх шалтгаанаас болоод дотор нүдэн дээр ч харагдахгүй та нүүрэн дээр ингээ ямар нэг хөшиг татцсан байгаа биш. Гэхдээ та сэтгэл дотроо хөшигтөө явснаас болоод өөрийн дотоод өнгө аяс, мэдрэмж, туршлага, дотоод хүчээ юугийн ч ингэж дэлгэж, урсгаж, гаргаж чаддаггүй. Тэгэхээр хүний дотоод ертөнцөө таньж мэдэж дотоод ертөнцөө хаалтахгүй байж чадахгүй байгаа хүн чинь дотоод хүч гэдэг юмны талаар бүр яриад чирэггүй болчихж байгаа байхгүй юу? Дотоод ертөнц чинь өөрөө нээлттэй байж ээж дотоод хүч чинь өөрөө гарч ирдэг. Ямар ч юмд
Тийм учраас би ингээд орж ирж байгаа хүмүүстэй та хүчтэй байгаараа, зоригтой байгаараа те та энэ ажлаа хийхин тулд танд хүч хэрэгтэй байна гэж хэлэхээс би бүр залхдаг. Яагаад бол эн чинь миний хувьд бол айгүй энгийн өгүүлбэр болчихж байгаа байхгүй. Гэтэл хүмүүсийн хувьд ингээ анх удаа сонсож байгаа юм шиг те нэрээ надад хүч хэрэгтэй шүү гэл ингээл дэлхийн ертөнцөөс анх удаа энэ хүч гэдэг үгийг сонсож байгаа юм шиг үгүй. Яагаад ингээд надаас асуудаг яагаад би ингээд хүчгүй болцсон бол гэдэг те би яагаад юм ингээд юмыг хийхээс айгаад байдаг болчихсон бол гэд асуугаад идэв. Тэгэхээр нь би ингээд хэлмээр санагддаг байхгүй юу гэж вэ гэхээр та өөрөө хөшигтэй явж штэ тий та гадаад болон дотоод хөшигтэй явж штэ та дотоод сэтгэлийнхаа бүх мэдрэмжүүдийг хаацсан байна штэ та гадаад ертөнцтэй харьцахтаа хүртэл өөрийн гэсэн хөшигтэй харьцаж байгаа юм чинь яаж таны дотоод хүч чинь гарах юм бэ яаж хүний зүрх сэтгэл гэдэг чинь үнэнгээрээ байж ээж буюу өөрийн мэдрэмжээ асгаж ээж хүнээс асар их хүч оргилдог байхгүй бүр чин сэтгэлээсээ оргилно тэрнээс нэг ингээл гаднаа дотроо өвдсөн ч юм уу айгу хүчгүйснэ гаднаа амар хүчтэй юм шиг харагдал энэ угаасаа тэр бол хэлбэр тэр бол нэг хэсэгтээ үйлчлэн төр зург үйлчлэн урт хугацаанд тогтвортой байх ямар ч боломжгүй байдаг. Урт хугацаанд тогтвортой байхын тулд та энэ бодлын хөшгөө дотоод болон гадаад хөшгөө өөрөө ярдах хэрэгтэй. Бүр ингээд хөшгөө нэ гэдэг шиг те хөшгөө нээгээд гаднаас гэрэл гэгээ оруулах хэрэгтэй. Энийг юугаар зөрлж хэлж ийн гэхээр гэрэл гэгээ оруул гэдэг байгаа маань идгээ гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө зүрх сэтгэлүүдийг задлж өвчлөл буюу одоо өвчлсөн зүрхээ идгээ гэсэн үг. Тэрнээс биш ингээл аюун нээлттэй задгаа ярддаг хинэж чүүч нуудгүй гэдэг байгаа хүн ч гэсэндээ өөрийн гэсэн хөшгтэй байдаг байхгүй нэг юм болгоод байгаа юм шиг бүтээгээд байгаа юм шиг амьдрал ахуйгаа аюу сайхан авч яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ дотроо сайн бодоод ч юм уу эсвэл ингээд үнэндээ сайн тэр хүнийг сайн ажиглахаар тэр хүн юмнаас зайлс хийдэг бүр айдаг олон хүний дунд орохоор аюух бие барьдаг эсвэл олон хүний дунд орохоор сэтгэл хөдлөлөө дарахаас өөр аргагүй байдалд ордог эсвэл нэг юм ямар нэгэн зүйлд цухалддаг ч юм уу те ийм ямар нэгэн байдлаар сэтгэл зүүн ийм шинж тэмдэг илрээд байдаг. Хүн гэдэг чинь угаасаа ийм шинж тэмдэг байдаг байхгүй бүх зүйлээ ингээд илтгэе явж идэг. Та дарвч талдайнаа, бурууч болтайнаа. Та хэдий сайхан харагдах гад болохгүй байгаа бол болохгүй юм чи ажиглагдана. Болоод ирвэл тэр чин бас харагдана тий. Тийм учраас хүний дотоод хөшгөө хүн ярахгүй бол хүн хизээч дотоод хүчээ ашиглаж чадахгүй. За би жишээ нь ингээд хэдүүлээ гой мөнгө дуудаа тий. За мөнгө дуудах манифест хий. За энийг энтэй ингээд толиод дэлхийн мэдээж элементүүд шүү дээ. Гой дэлхийн ертөнцийн элементүүдийг ингээд нийлүүлээд мөнгө өөрийнхөө энерги хувьд дуудах аргуудыг зааж өгөхөр хүмүүс ингээл за одоо ийм юм бүтэн гэж юу байдیں, бэлэн гэж юу байдیں. Уучлаарай. Дэлхийн ертөнцид угаасаа ийм юм бүтсээрч ирсэн бүтгэж болно. Хүнээс бараг мөнгө төгрөг гуйгаас сууж байгаахийн оронд лаврын навчин дээр хүслээ бичээ суужсэн бараг илүү болчиход байна шүү дээ. Яагаад гэвэл энэ энергийн 900 гэдэг чинь угаасаа энерги эрчмээр бүтдэг, итгэж үнэмсэн хүн нь өр шимийг хүртдэг те. Энергийн эрчим, энерги 900 гэдэг чинь бас онцлогтой шүү дээ. Өмнө нь ингээл 20 дугаар 100, 19 дугаар 100 те сонгодог урлаг итгэл одоо хүмүүсийн юм гоо зөв хөгжөөл хүмүүс айгуух ингээл уран бүтээлүүд гаргаад тэр уран бүтээлүүдээс нь хүнийг ингээ хөгжүүлдэг байсан тэр тухайн 100-ны онцлог гэж байна шүү дээ те сууд хүмүүс төрлөө шүү дээ сууд хүмүүс сууд шүлгүүд сууд одоо ая зохиол сууд сонгодог бүхий л юмнууд тэр мэдрэмж тэр 100-аас гарсан юм чинь тэрэнд хүн болгоо ингээл нөгөө нэг театр татагдаал урлаг татагдаал ингээл очих нь аргагүй байгаа байхгүй тэр 100-ны онцлог юм чинь яг тэр шиг энэ энерги 900 гэдэг чинь бас онцлогтой шүү дээ те энерги 900-д чинь бид нар яаж амьдрах хэрэгтэй вэ гэхээр угаасаа хүнээс мөнгө гуйж ахаар лаврын навчин дээр хүслээ бичээ сууж явах хэрэгтэй байхгүй юу вэ гэхээр итгэл үнэмшил гэдэг зүйл гоё л чимэглэл واخгүй юу. Итгэл үнэмшил гэдэг зүйл бидний амьдралыг гоё болгодог, чинж өгдөг, улам бадраадаг, гэрэлтүүлдэг, ямар нэгэн зүйл байна гэдгийг мэдрүүлдэг тийм зүйл. Тийм учраас ингээл хамтдаа гоё манифестий одоо хамгийн сүүлд би номтой болог гэдэг пэйж хуудсан дээрээ би хүслийн лонх гэж оруулсан. Ингээд лонхон дотор хэдүүлээ гоё чидийг хөөрхөн гоё дэлхийн ертөнцөөс ирсэн гоё бүтээлүүдийг ингээ хийж агаад ингээ сэгсрээд хүслийн лонхоо хийгээд те энэ хүслийн лонхыг хийж байгаагаараа өөрөө маш олон энергиудыг ингээд цуглуулад, бүрдүүлээд, итгэл үнэмшил гаргаад ингээд явж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь энийг хийх гэсэн чинь хүний нөө дотоод хүч, дотоод итгэл үнэмшил ингээд одоо хүрлцэхгүй байхаар ийм юм одоо бүтэн гэж юу ах вэ гэд. Яг энийг үнэндээ бол албан байгууллагууд хүртэл хамтдаа хийвэл айгүй гоё. Юу вэ гэхээр нэг хөөрхөн юм дөнгөж эхэлж байгаа стартап компаниуд байдаг шүү дээ. Хідүүлэхнээ мөртлөө би биэндээ хайртай. Тэгээд нэг юм шин юм эхлүүлж байгаа. Захирал нэг бөөн сэтгэлтэй би өөрөө ч гэсэн яг тэр байр сууринд явж исэн учраас мэдж байгаа.
За тийм хүмүүс чинь ингээм хамтдаа тий. За хэдүүлээ 2026 оноо ажилтай, амжилттай, айгүйх орлого ашигтай, захиалга ихтэй байя. Тэгтээ хэдүүлээ гоё зориг тайлангаа бичиж, давхар хэдүүлээ бас гоё манифест гоё хүслийн лоохондоо хүслийн ажилчдаараа бөөнөрөө бичиж. Энэ хүсэл бол компанийнхаа тий компани гоё дээшлүүлье гэж бодож хүсэж гэдэг юм уу. Эний чинь ингээл нэг нэгнээсээ нуугаал нэг ич хэдэнд итгэдэг нь хийгээл ич хэдэнд итгэдэг нь хийдэггүй. Тэгээ ийм юм биш. Энэ хараа хөшгөө татаад бүгдөө нэг нэгэнтэйгээ илэн далангуу ярилцаад бүгдөө энэ дэлхийн ертөнцид энерги гэдэг юм байдаг гэдгийг мэдээд хоорондоо ярилцаад энийг хаглах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс юу гэж боддог гэхээр нэг зарим нэгэнтэй за ийм мангар юм итгэдэг хүмүүс гэл уучлаарай. Таны дотор хүртэл та тэгж ярьж байгаа хүний дотор хүртэл яана гэж санаа зовтой. Яана яг одоо дэлхийн хүч хэрэгтэй бурхан хаана нэг гуйдаг уу ирдэг байхгүй юу? Тийм учраас нэг ингээл залбирч мөргөж байгаа итгэж үнэмшиж байгаагаа ингээл нэг юм өөр ертөнцийн хүмүүс ярьж байгаа юм шиг яриа л те өөрөөсөө тэрэнд итгэдэггүй айгүй материалог үзэлтэй айгүй логик үзэлтэй айгүй боловсралтай гэдгээрээ ингээл айгүй амар өндөр зэрэглэлд байгаа юм шигэр ч юм уу үгүй энд бол бүр инхээр одоо хөшөгтэй байгаагийн нэг шинж аахгүй юу. Ер нь бол мэдлэг боловсрал байна уу? Итгэл үнэмшил гэдэг чинь мэдлэг боловсролоос ч илүү зүйл аахгүй юу. Итгэл үнэмшил чин сэтгэл ямар нэг юм хаглан те ямар нэг энергийг хаглаад доторхыг ойлгож ухаарна гэдэг тэр дотроос уран бүтээл буюу үйлдэл хийн гэдэг бол зүрхнээс гарч байгаа маш гоё мэдрэмж байдаг аахгүй юу. Энд чи одоо энерги 900 буюу яг нөгөө цаг мөч нь болчлоо штэ. Энергийнх нь 900 болчлоо холбоон тогтчлоо штэ. Энэ 900-д бид нар мэдэрснээрээ хийхгүй, ойлгоснороо хийхгүй байна гэж юу байх вэ те. Тэгэхээр энерги 900 гэдэг бүр энэ үгээ энэ одоо 100-ийнхаа онцлогийг маш сайн ойлгох ёстой. Энэ 100-д бол сэтгэлээрээ хийсэн, үйлдэлээрээ хийсэн, итгэж үнэмсэн, бичиж мөргсөн те. Тэгээ өөрийнхөө сэтгэлийн өвдөлтийг ойлгох гэж хичээсэн, өөрийнхөө хөшгийг татаж чадсан, яг үнэнч байж чадсан те. Гоё үнэнч гэхээр хүмүүс нэг худлаа ярихгүй гэж бодоод идэв. Үнэнч гэдэг чинь өөрийнхөө мэдрэмжинд үнэнч гэсэн үг байхгүй юу? Та тэр өдөр уйлмаар авил уйл, дуулмаар авил дуул, өөрөөхөө дураараа хүүхэд чиг баймаар байвал бай. Ер нь ямар л сэтгэл зүйтэй баймаар яг тэрийг хизээч хинтж барихгүйгээр яг өөрөөхөө байхыг одоо үнэнч гэж хэлээд байгаа болохоос дандаа үнэнгээ яар гэж хэлээд байгаа биш байхгүй юу? Борхон хүртэл аргад мэрэгэн хандаад өөрөө бусдын сайн сайхны төлөө худлаа ярьдаг үе бай. Худлаа ярьсан тохиолдол түүхэнд байдаг байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүн болохоор үнэнгээ хэлээч, үнэн гэдгийг үнэн гэж бодоод байдаг. Таны төлөө худлаа ярьж магадгүй шүү дээ. Таны сайн сайхны төлөө зарим хүмүүс ингээл нэг одоо нэг юм хүмүүсийн амьдралын таг үеийг мэдчихдэг шүү дээ. Гэхдээ тэр хүн мэдээд эмзэглэж гэдгээс айгаад худлаа хэллэх ч юм уу тэгээгүй штэ гэд хэлэх үе гардаг штэ. Тэгэхээр яхаа худлаа үнэн гэдэг зүйл бол нэг тийм заавал ингээл цензуурлээл дэнслэх юм биш байхгүй юу. Харин эсвэргээрээ өөрийн дотоод мэдрэмжэндээ үнэнч байна гэдэг бол энэ бол үнэнч байдал амьдралын утга учир гэсэн үг утга. Тэгэхээр бид нар нөгөө дотор гадаад болон дотоод ийм хөшиг байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Хэрвээ тийм хөшиг танд хэр их байна гэдгээр шалтгаалаад үнэхээр их байгаа бол та дотоод хүчгүй болцсон байна гэсэн үг. Юу вэ гэхээр дотоод хүч гэдэг чинь би түрүүний хэлснээр ийм гоё үзэсгэлэнтэй зүрхнээс гардаг байхгүй юу. Гоё үзэсгэлэнтэй зүрх гэдэг нь гоё чимэглэл эмэг бүгж зүгээд гоё харагдаад байгаа биш. Дотоод зүрхэн дулаахан, халуухан, тэгээ бүр нэг юм дотроосоо гэрэл гээгээд цацруулсан хийж байгаа юмдаа сэтгэлээсээ ямар шаналлгүй, ямар ч айцгүй, ямар ч одоо хязгаарлалтгүй хийдэг. Өөрөө бүр тэрийг урж тасдаж хийдэг те, бүр мэдэрч хийдэг. Тэрийг бүр туйлын хүсэж хийдэг ийм гоё зүрхнээс хүний дотоод хүч гардаг. Тэрнээс биш хөшигтэй зүрхнээс те гадаад хүмүүст нэг ингээл гоё харагдах гал эсвэл дотоод хөшигтэй айцтай, сэтгэл зүйн асуудалтай, хайрын өвчлөлтэй, өнгөрсөн амьдралын мэдрэмжүүдээ эдгэж чадаагүй ийм айцнаас хүний дотоод хүч гардаггүй байхгүй. Тийм учраас бид нар дотоод хүчээ ашиглаж сурахыг хүсье. Дотоод хүчээ нээ гэж бодож байгаа бол өөрийгөө задал. Өөрийгөө задлыг гэж бодож байгаа бол хөшгөө нээ. Хөшгөө нээ гэж бодож байгаа бол юуж бити нуухыг оролт. Мэдрэмжээ битгий дар те. Энэ мэдрэмж гэдэг юм чинь бидний шархалсан зүрхийг эдгэх болохоос биш ямар ч мэдрэмжгүй зүрх таныг хизээч эдгэн гэж байхгүй. Та юу ч хайрч мэдэрдэггүй, халамж мэдэрдэггүй те. Аз жаргал мэдэрдэггүй. Би өөрийгөө олохгүй явж байгаа гэж ярьж байгаа бол та маш том эндүрэлтэд явж гин, та маш том хөшигтэй явж гин гэсэн үг байхгүй юу? Хэрвээ та ингэж яваад ивэл танд айгүй юм шуурга дэгдэнэ.
шуурга гэдэг нь сэтгэлийн шуурга байхгүй юу? Ингээл савлгаа дээшээ доошоо тийм. Нэг өдөр айгу гоё юм шиг явснаа, нэг өдөр айгу муухай юм шиг. Яагаад бол таа чи нөгөө хөшгөө бүр нээж чадахгүй шүү дээ. Дотоод ингээд бүх гоё нөгөө нэг мэдрэмжүүдээ үнэнгээр нь гаргаж чадахгүй, нэг худлаа эсгээл, нэг ойлгоцсон юм шиг царайлал, нэг ойлгоогүй юм шиг царайлал, нэг хөшгөө нээж үзүүлээл, нэг хааж үзүүлээд ингээд байгаа учраас та нөгөө итгэж чадахгүй байгаа байхгүй юу? Бүр гоё зүрхнээсээ гоё болмоор байгаа бол зүрхээ гоё болгомоор байгаа бол ерөөсөө хизээч өөрийн хийсэн алдаагаа би алдаа гэж битгий шархал. Тэр алдаа ч угаасаа сүнсний аялал. Хүн алдаа гарахгүй нэг хизээч байхгүй. Таны алдаа хин нэгэн бурхан шиг шүүгээд чи буруу юм ичлээ, чи алдаа гаргачлаа гэж байгаа бол уучлаарай тэр хүний өөрийн ертөнцийг үзэл нь өвдөлттэй байна гэсэн үг. Юу вэ гэхээр алдаагүй амьдрахыг хүсдэг юм бах та. Юу ч алдахгүй те дандаа зөв гэдэг ингэж явах хүсдэг юм бах та. Уучлаарай бид нар бол алдахыг хүсэж байна. Юу яагаад алдаа гаргаж болдгоо? Алдаа гаргаж иж те сэтгэл зүрхийг хагална нэзтэй. Сэтгэл зүрхийг хагалж иж эн чинь сэтгэгч болно нэзтэй. Сэтгэл зүрх чи хагарж иж сэтгэгч болно гэхээс ш юунд ч гэмтэж үзээгүй алдаа гаргаж үзээгүй хүн хизээ чин энергийн задаргаануудыг хийхгүй. Тийм учраас би одоо өөрийн мэдэрсэн мэдрэмжэн дээр ярьдаг штэ тийм миний амьдрал ийм юм тохиолдсон. Би өөрөө сэтгэл готролд орж исэн. Ээж аваагаа алдаад би ингэж харамсаж исэн. Би найз нөхдөсөө ингэж холдож исэн ингээд ярьдаг. Энэ бүхэн чинь би сэтгэлээ хагалсан байхгүй юу? Яг нөгөө модон дээр тавьж байгаа сүхээр чавчаад дотроос нь ямар нэгэн гоё зүйл гарч ирэх нөө эсвэл муухай зүйл гарч ирэх нөө гэдгийг хараад сэтгэлээ чи ингээд хагалахаар мэдрэмж гарч ирдэм биш үү те. Энэ мэдрэмж гэдэг юм чинь дотроо хөөх юмны өвдчгөөрөө муухай болчдсан биш үү. Идэгчгээрээ жаргалтай болчдсан биш үү гэдгээ л олж харсан байхгүй юу. Тэгээ тэрийгэ мэдээд тэндээсээ одоо сэтгэгч болж байгаа. Юу вэ гэхээр ингээд та нарт нэг юм хуваалцаад байна шүү дээ те. Хөө ингэдэн гинэ, ингэдэг гэж шүү. Ийм юм байд юм биш үү. Ингэж санагдлаа, ингэж бодогдлоо. Шүлгээрээ дуугаараа тарнараа хуваалцаад байгаа нь задлсан сэтгэлээсээ гарсан сэтгэгч миний мэдрэмжин төрсэн сэтгэгч одоо тэр чадвараараа гаргаад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та хэрвээ шархалсан зүрхээ задлж хагалж чадах юм бол танаас ч гэсэн ямар нэгэн мэдрэмж гарна. Танаас ч гэсэн нэг мэдлэг гарна. Нэг хүнд ингээд та нэг юм хэлж өгнө, зөвлөж өгнө, ярьж өгнө. Нэг хүнтэй холбоотохдоо тэр хүндээ ингээрээ тэгээрээ заа гэж байгаа юм биш шүү. Чиглүүл гэж байгаа юм биш. Хуваалц. Зүгээр бид нар туршлага хуваалцж байна. Тэрнээс тэр сургамж авмаар байгаа хүмүүс нь бол надад заагаад өгөөч гэдэг гойн те. Заамаар байгаа нь өөрөө би зааж өгье гэгээд би багшуулъя гэгээд гоё те. Тэрнээс хүн болгоныг заавал би биндээ заа гэж юм шилтэй. Зүгээр угаасаа л нэг сэтгэлээ хаглаад мэдрэмжийнхаа доторх ингээд мэдрэмжээ ажигласан хүмүүс бол угаасаа л хүнд ингээд бусдад тарамаар санагддаг. Эн чинь эхнийх нь өөрийг даалгавар юм чаа. За ингээд нөгөө нэг зүрх сэтгэлийнхаа хөшгийг татаж чадаагүй дотоод хөшиг гэдэг бол нөгөө өөрөөсөө өөрийн айдас, өөрийн сул дорой байдал, өөрийн алдаа, өөрийн буруутай зөвтэй би өөрийгөө хөгжүүлж чадаагүй, би өөрийгөө тэгж чадаагүй, би тийм биш, би юм биш гэж бодсон бодлоос үүснэ дотоод хөшиг. Гадаад хөшиг гэдэг нь бол гаднаас авсан хөшиг. Гэр бүлээс, найз нөхдөс чи тийм биш юм байна, чи ийм биш юм байна, чи тэгдэм байна, чи ууртай юм байна, чи уцаартай юм байна, чи сэтгэл хөдлөлтэй юм байна ч гэдэг юм уу те. Ингээд янз бүрийн бусдаас ингээд сонсон зүйлүүдийг хүмүүс сонсоод мэдээд ингээд ажиглаад ирэхээр ямар болдог вэ гэхээр зайлсхийчдэг байхгүй. Найзлахаасаа зайлсхийн, хайрлахаасаа зайлсхийн, шин юм нээхээсээ зайлсхийн, хүнд туслахаасаа зайлсхийн. Энэ бол юу вэ гэхээр та нөгөө хөшгөд татаад дотроо ганцаарцнаас болоод айгүй хэрцгий болж байна гэсэн үг шүү дээ. Сэтгэл зүй чинь аимшигтай, шуургатай байна, асуудалтай байна. Та нөгөө зүрхийг хаглаад тэр ингээд айхгүйгээр хаглаад цацаад гоё өөрийгөө гаргаж ирэхгүй яасан гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу. За тэг яг энэ ч гэсэн ингээл болоод өнгөрөх ёстой зүйлүүд л дээ. Ер нь хүн гэдэг юм чинь ямар нэгэн цохилтуудад орох ёстой шүү дээ. Гаднаас цохилт авах ёстой, дотроос цохилт авах ёстой. Тэгжээж зүрх сэтгэлээ хагалж, зүрх сэтгэлээ мэдэрж, уйдгар гунигтайгаа тэмцэж энэ мэдэрсэн мэдрэмжүүдээсээ өөрийгөө илэрхийлж сурна шүү дээ. Тэгэхгүй юу ч мэдэрч үзээгүй хүн ерөөсөө хинд ямар мэдрэмжээ хуваалцах вэ те. Ийм байдаг. Тэгээд өвдөлтийг ойлгоход бол хэцүү байдаг л да. Зүрх сэтгэлийн өвдөлтийг ойлгоход хэцүү, таамаглахад хэцүү, туулахад хэцүү. Би ч одоо зүрх сэтгэлийн маш их өвдөлт авч ирсэн болохоор ингээ хин нэгэн сэтгэлээр онжин гэж сонсвол гэж шууд тэгдэг байхгүй юу? Шууд ингээл санаа зовоол те. За одоо би юм олон хүнтэй харьцдаг ажил хийснээсээ хойш ер нь арай харьцангуй гайг болчлаа. Ягаад гэвэл зөндөө олон хүнээс зовлон сонсоод энэ бол сүнсний аялал шүү дээ те. Энэ хүмүүс өөр өөрсөнтэй ажиллах ёстой шүү дээ гэж боддог болсноосоо хойш миний өгч чадах зүйл бол энэ задаргаа байхгүй. Энергийн задаргаа буюу өөрийн мэдсэн сурснаа тайлбарлах. Тэрнээс биш би бүх хүн дээр очиод нурууг нь нилээл тэ тэрч аваад яаж ин гэж ингэж чадахгүй шүү дээ. Угаасаа боломжч байхгүй.
За тийм учраас зүрхээ уудалж чадсан, ярьж чадсан, задлж чадсан, хагалж чадсан хүмүүс маань ингээд одоо нийгмийн шаардлагаар сүнсний хөгжлийн багш гинөө, коуч гинөө, одоо модератор гинөө, хин гинөө хамаагүй зүгээр ингээд ийм хүмүүс гарч ирээд байгаа. Надаас нэг хүн тэгээ асуусан байсан. Та нарын хин юм бэ те? Ямар хүмүүс ийм одоо сүнс яриад байдаг болсон юм бэ? Бид нар зүгээр л хүн яагаачгүй зүгээр өвдөж үтсэн, зовж үтсэн, шархалж үтсэн, сэтгэл готролд орж үтсэн тэр шархаа эдгэх аргыг нь зарим нь бяцлаглаар ойлгоцсон, зарим нь залбирлаар ойлгоцсон, зарим нь номоор ойлгоцсон, зарим нь эмнэлгээр ойлгоцсон хүмүүс аахгүй. Тэгэд өөрөөсдийнхөө ойлгосон замаа л та нартай хуваалцаж байгаа. Тэрнээс биш бүгд энэ зөв тэр зөв гэж яриаггүй. Ер нь бол яг өөрийнхөө туршлагыг мэдж байгаа туршлага ярьж байгаа юм чинь өөрт нь тэр өөрийнх нь ярьж байгаа нь л зөв санагдаж байгаа болол ярьж байгаа шүү дээ. Тийм зүйл байгаа. За тэгээд энэ хөшиг гэдэг зүйлийг та татаж чадах уу те? Та энэ хөшгөө ингээд өөрөөсөө ярьж чадах уу? Та гадаад ертөнцтэй хөшиггүй харьцаж чадах уу? Та дотоод ертөнцтэй хөшиггүй байж чадах уу? Эхлээд шууд гадаад ертөнцид хөшиггүй байх хүмүүст хэцүү. Нийгэмд ингээд ойлгохгүй. Угаасаа бүх хүмүүс хөшигтэй болохоор хөшиггүй хүмүүс харахаар гайхаад идэх байхгүй. Чи яагаад ийм юм? Чи яагаад ингээд үнэнгээрээ чи яагаад бүх юма хүнд яриад байдیں۔ энэ төр гэлээ. Өөрсдөө хөшигтэй бүх юма илчилтгүй нуудгаа айгу мундаг гэд бодцсон. Өөрийгөө амар ингээд хүчтэй мундаг явж ингээд бодцсон. Уучлаарай тэр дотор чин таны дотор өвдөлт байгаа тий. Та гаднаасаа хэдий мундаг харагдаж байгаа ч зүрх сэтгэлд чинь өвдөлт, нууц, асуудал байдаг байхгүй. Харин эсэргээрээ сайхан ингээд өөрийнхөө дотоод хөшгийг ярьсан, гадаад хөшгөө ярьсан яг л байгаагаараа хүн алдаа гаргасан ч те шархалдаггүй юм. Яагаад вэ гэвэл тэр чинь ил тод болсон алдаанаас хин яаж шархах юм бэ те? Учрыг нь олно штэ. Дотор байгаа одоо нууж агаад хийцэн тэр зүйлээс хүн маш их сэтгэлийн зовлон амсдаг, маш их сэтгэлийн шарх авдаг байхгүй яа бол нууцсан би өөрийгөө буруу мэдлэгээ ботцсон тэгчгэр чин тэр дотор чинь айгүй хэцүү санагдаж штэ. Хинт чилж болдгоо нуугаал ингээл бүр дотроо багтарна, доктороосоо илжирнэ гэж ярьдаг штэ бид нар. Тэгээ нөгөө нэг юм дотроосоо зүрх сэтгэл нь өвчлцсөн хүний хажуу зогсоод хүртэл өнөр нь мэдэгддэг байхгүй айцтай ийм өөрийгөө юм нэг юм хаацсан те тэгэл ямар нэг юм хүнд хэцүү юм толгорвол тэрийг даван гарах хүч чадал байхгүй мэдэгддэг. Гэх мэтсэн тийм хүмүүс ч яадаг хэрэг нэг хүнээс амар хорогдно ээжээсээ ч юм уу ааваасаа ч юм уу гэр бүлээсээ ч юм уу эсвэл найзаасаа эсвэл хааны ижил нөхрөөсөө ханаасаа бүр салчдахгүй та ингээд хаана чи яаж ийм чи хаана явж юу бол чи тэгэд чи ингээд тэгэд яагаад вэ гэвэл тэр хүн чинь дотоод шаналлаа өөрөө мэдэрч чадахгүй өөрийнхөө дотор өвдөлт байгаа гэдгийг эдгэж чадахгүй өөрийнхөө ингээ гаднаас аяга мундаг харагдаад байгаа мөрчрөө дотроо өөрөөсөө урвцсан дотроо өөрөөсөө салцсан байгаа байхгүй. Ер нь бол ихэнх хүмүүс ер нь бол бараг дийлэн хүмүүс ийм болчиход байгаа. Яагаад вэ гэвэл нөгөө бид нар ч нөгөө хөшигтөө яваад байгаагаа ойлгохгүй байгаа дээ шүү дээ. Өөрийгөө хөшигнөөс болоод бодлоос болоод сэтгэл зүгээс болоод хаагдсан дотоод хүчээ ашиглаж чадахгүй дотоод хүч нь маш мундаг гэдгийг мэдсэн ч мэдрээгүй юм шиг явж байгаагаа бид нар өөрсдөө ойлгохгүй байгаа байхгүй юу? Энийг ойлгох юм бол эдгээ чинь ангаа чинь эмчил чинь итгэл найдвар төрж эхлэн эрүүл орон зай танд үүснэ. Таны дотор эрүүл орон зай байна уу? Тэ сэтгэлийн эрүүл орон зай байна уу? Урам зориг байна уу? За мөн дээрэс нь бусдтай зөв харилцаа байна уу? За шудраг байдал байна уу? Алдагдсан зүйлүүдтэй харамсахгүйгээр үнийг сүнсний аялал гэж ойлгож мэдээд дахиад шинийг эрэлхийлэх хүч байна уу? Ухаан байна уу? Тэг хэрэгцээ байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй юм байна. Тэрийгээ сайн мэдрэх ёстой байд юм байна. Тэгээд нэг хаалгаан нэ. За хөшгөө нээцэх хүмүүс ч тохиолдгийг мэдхүү. За нөгөө лав сурунгаа нэг бичлэг яваад идэв шүү дээ. Надад зөв юу ч наалтаа байсан гэд яг үнэхээр чин сэтгэлээсээ тийм болно. Гаднаасаа ч ямар ч хүнээс нуухаах те намайг энэ хүн муухагийн арчих болов энэ хүн намайг тэнийгээ арчих болов тэгж харж байгаа хүн нь асуудалтай болохоос та тэр хүнд одоо ингээд асуудалтай хөрх амьд урлагийн хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэр өстө тэнд айгуу тийм муухай байдалтай явж исэн урлагийн хүн байж мэж. Хөөе тэр чинь хүн л юм чинь ямар тайзан дээрээ байгаа биш муухай сайхан явах ядрах өвдөх те хэцүү хүний л амьдрал өвчин зовлон үр шир тохиолдог шүү дээ. Тэгээ өөрөө ийм хэд юм бижиж амар өөрөө юм өнгөний асуудалтай амтэр гээл те. Юу гэсэн юм бэ? Хүн яагаад хүний амьдралыг тэ ингээд ойлгодог юм бэ? Хүний амьдралд ч маш олон тойрог байна шүү дээ. Өөрөө шалтгааллах зүйл гэж байна. Шалтгааллахгүй зүйл гэж байна. Цаг нь болоогүй юм гэж байна. Цаг нь болцсон юм гэж байна. Тэр болгонд ингээд хүмүүс гаднаас нэг юм дүр харчаал тэр дүрэнд нь харуул галчистаа нэрээ тийм байсангүй юм байсангүй гэдэг тэ.
Тэгэхээр энэ хөшгийг нээгт бол хэцэг би мэдчихээн. Ингээд өөрийнхөө гадаад хөшгийг нээгээд дотоод хөшгийг нээгээд яг үнэнгээрээ яг өөрийнхоороо бүр ингээд гүн рүүгээ ороод юм өөртөөгөө огтлцсон гэдэг бол хэцэг мэдчихээн. Гэхдээ та тэрийг ялж ээж, тэрийг ангааж ээж, тэрийг мэдэрж ээж таны сэтгэл чанаа чин гомдгоо болно, шаналгаа болно, ийм хайр мэдэрдэгчгүй, өгдөгчгүй, авдагчгүй байхаа болно те. Энэрл нэгүслэр дүүрэн за мөн ингээд та нэг оршиж байгаагаа мэдэрнэ. Одоо ингээд аура энерги ингээд хүмүүсийг шалгаад ер нь ингээд хүнтэй ярилцаа сууж байгаад ихэнх хүмүүс ямар байдаг гэхээр ямар оршиж байгаа ч бүү мэднэ. Оршуу, эс оршуу гэдэг шиг те. Байгаа ч бүү мэд, байхгүй ч бүү мэд гэдэг шиг би ингээд ямар сэтгэл хөдлөлгөө болцсон, юунд ч баярлгаа болцсон, юунд ч гомдгоо болцсон. Тэгэл өдөр хоног маань ингээл зүгээр л өнгөрч идэг гэл маш гой насан дээрээ маш гой 30 гарцсан те. Дөнгөж 40 гарцсан. Эсвэл дөнгөж 50 гарцсан. Эд шижиг алчиг гэлтганаад явж явах насан дээрээ ингээд нэг юм өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь ингээд айгу харамсалтай. За жилийн 365 хоног байдаг тийм үү? Зэн тооны машин маань ажиллаж байна уу? За нэг жилийн 365 хоног байдаг гэж үзээд таныг 60 жил амьдрий гэж ойлгох юм бол та 21,900 өдөр амьдрах нь шүү дээ. Тэгэхээр чи 21,000 өдрөөр тоолохоор энэ чи өдөр хоног гэдэг чи аягүй чухал байгаа зү. Нэг сард 30 хоног өнгөрчээ. Тэр 30 хоногийнх нь 20 хоног нь гівүүрээд өнгөрчлөө. Нөгөө нэг 21,000 өдөр чин дуусгаад байна те. Юу анзаарч анхаарч одоо халаглаж суух вэ те. Юу сэтгэл зүрхээ халамжлахгүй байх вэ? Өөрийгөө халамжлаач, зүрх сэтгэлээ халамжлаач, зорилгоо тогтоогооч, бусдыг битгий шархтуулаач, өөрийгөө бас эдгээгээч. Энэ уу гашуутай сул дорой байдлаа аль хэдийн шинжээч, олооч, хайгаач, тэг тэмтэйгээ ажиллаач те. Түүнийгээ гой мэдрээч, бүрэн өөрийгөө мэдэрч чадах юм бол танд ямар их боломж байдаг гэж бодох төдийд хүсэл биелнэ, хэлэх төдийд хүсэл биелнэ. Би яг одоо бодоо шууд хүслээ биелүүлждэг, хэлээд хүслээ биелүүлждэг тийм мундаг гэж би биелүүлдэг үед байдаг. Болдог үед байдаг. Болдгоо ч үе байдаг. Цаг хугацаа болоогүй юмыг бол би дуудаж чадахгүй шүү дээ. Цаг хугацаанд болсон юмыг бол дуудаж чадна. Гэхдээ ер нь бол хүний дотор хөөх өөрийгөө ингэж ангаадаг, ингэж босгож ирдэг хүч байд юм уу те. Бусдыг ингэж ангааж, ингэж босгож ирдэг хүч хүний дотор байна гэж үгээд би маш олон удаа хүний дотоод хүчинд бол өвдөг сөгдөн мөргөж хүндэтгэж байсан. Тийм учраас та нар маань өөрийнхөө дотоод энэ уу гашуу, сул дорой байдал энэ бүх одоо ямар л ганцаардал ч юм уу те ямар шарах байна тэр болгоныг шинжиж идгээ. Хүмүүс тэгтээ айгаад байдаг байхгүй өөрийнхөө зүрх сэтгэл рүү орохоос ягаад гэвэл шинжихээс айдаг. Шинжээд нөгөө би ийм мэдрэмжтэй байгаа маань би ганцаардалтай байгаа маань гэж мэдчихээр тэрнээсээ зайлсхийгээд байдаг. Энд чинь ямар ч айх зүйл биш. Энэ угаасаа бидний зүрх сэтгэлд энэ шаналх, уйлах, гомдох, ганцаардах, ялагдмааргүй юм шиг мэдрэмж авах бүх мэдрэмж чинь найзрал буюу байгалийн сүнсний буюу зүрхний чадвар байхгүй юу? Энэ бүхний чинь бүгдийг бид нар эзэн яах ёстой юм гэхээр тослоод, тордоод, халамжлаад, хайрлаад, эдгээгээд мөн шинжээд хэрвээ ганцаардлаар өвдчих. Миний зүрх чинь айдсаас болоод өвдчих гэж бодох юм бол тэр айдсын эдгэх, ганцаардлын эдгэх, мэдрэх ийм одоо үйлдэлүүд хэрэг болдог. Тэгээ бид нар ингээд маш сайн тунгалаг зүрхтэй, гоёмсог зүрхтэй байгаа хүнээс гэрэл цацардаг байхгүй. Тэр хүн бол бүх өөрийнхөө үүд хаалгыг нээсэн гэсэн үг. Өөрийнхөө дотоод сэтгэлийн төвшнгөө олоод алдаагаа мэддэг, оноогоо мэддэг, алдаагаа бүр хүлээн зөвшөөрөөд хайрлчихсан тий. Өөрийн дотор байгаа уу гашуугаа аж мэддэг, уруултаа аж мэддэг, яагаад тийм болсноо ч мэддэг, ямар хандлагаар хандж байгаагаа ч мэддэг тий. Тэр бүхнийг ойлгоцсон шууд хэлдэг, ойлгодог, мэдэрдэг гүнзгий хүнтэй харьцаж чаддаг, хүнийг хүндэтгэж чаддаг болдог. За би энэ аура энерги одоо ажил хийснээс хойш надын маш их талархаж авдаг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр ерөөсө хүнийг ямар ч өнгөөр ялгахаа байсан. Юу вэ гэвэл зөндөө алуунтай ярилцж штэ 2000 3 хүний амьдралын нууцыг сонсож байна, алдааг сонсож байна, оноог сонсож байна, урвалтыг сонсож байна. Хүний амьдрал ч угаасаа л уул юм дурттай богинтой сайн муу нийлжээд сав дүүрдэг. Хүний амьдрал гэдэг чинь дандаа дардан байхгүй шүү дээ. Энэ хүн муу хүн биш юм байна шүү дээ. Энэ хүн сайн хүн биш юм байна шүү дээ гэдэг ялгаж салгадаг ухаарлаа авдаг байхгүй юу гэхээр энэ хүн гоё, энэ хүн муухай гэж юусоо бодогдохгүй хүн болгоны л бүх мэдрэмж л гоё таалагддаг. Бүх мэдрэмж нь л зөв санагддаг. За ийм мэдгэл, ийм ойлгохгүй, ийм үзэн явж байгаа юм байна да. Тэрийг одоо арай тодорхойлж чадаагүй, шинжиж чадаагүй, үлдэж чадаагүй явж байгаа юм байна да л гэж хүний сэтгэл зүйн зүрх сэтгэлийнх нь одоо мэдрэмжээр нь шинжнүүхээс нь биш одоо гаднаас нь харж байгаа байдлаар шинжихгүй. Тэгээ хэлж байгаа ярьж байгаагаас нь шинжихгүй. Дотоод үлсгэлэн, дотоод энергиэр нь шинжнэх юм уу?
Ингээд энийг ингээд тайлбарлаж өгөөд та нэг ингэсэн байгаа даа юм биш тэгээ шинжийг олоход нь туслана. Яагаад гэвэл хүмүүс ч нөгөө дотоод энэ энерги зүрх сэтгэл ганцаардлын асуудалтай хутгалтчдаг байхгүй юу? Өөрөөсөө ингэ хутгалдаад тэрэн дотор хутгалцчаар ингээд том зургаар нь харж байгаа болждаг учраас нэг бид нар шиг хүн дээр ирээд ярилцаа зөвлөлтөд асуугаад яваад байгаа байхгүй юу? Тэр хүн тэнэгдээ мангардаа тэгээгүй шүү дээ. Тэр хүн зүгээр л хутгалтчаад аль цэгийн эхлэл, аль цэгийн өрнөл, аль цэгийн төгсгөл гэдгээ мэдхээ болчихсон байгаа учраас та нэг энэ үе дээр явж байгаа юм биш үү гэд хэлчихээр ингээд ухаараас ихэрэд ойлгоод явдаг. Тэгэхээр бид нар бол энэ дотоод хөшгөө нээхгүй бол та өөрийнхөө дурлсан уу, дурлсан, хайрлсан уу, хайрлсан, сансан уу, сансан, мэдэрсэн үү, мэдэрсэн те алдаа гаргасан уу, алдаа гаргасан гэдэг энэ бүх мэдрэмжиндээ хөшиггүй байж аж таны дотоод хүч чинь бүр ингэж гялалзаж эхэлнэ. Дотоод хүч чинь бүр ингэж ургаж эхэлнэ. Бүр одоо ингэж дэлгэрж эхэлнэ те. Хэрвээ та сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээ ингэж одоо хөшгөө нээж, ингэж ярж, ингэж задлж чадахгүй бол та зүгээр л нөгөө нэг уйлдагчгүй, инээдэгчгүй, сайхан ч байдгүй, муухай ч байдгүй нөгөө нэг 21900 өдөр одоо буруу бодож байгаа даа. Хамт бодоорой. Тэр өдрүүдэд тэгэл уйтгар өнөгтэй өнгөрөн штэ. Тэгээ энэ өдөр чи айгүй гонигтай бас юу гэхээр нөгөө ухаа судал 10 жилтэй нэг насанд хүрэх энэ дэр чи хасагдана. Тэр үедээ бол бид нар чи нэг том зорилго хийж чадахгүй штэ. Бүр ингээ юу ч мэдэхгүй нэг 4-5 нас хүртэл тэр үед чинь орохгүй. Яг ухаа ухамсартай амьдралаа мэдрээд юу л юу хийдэг одоо хоногуудын бараг тоолвол нэг 100000 хоног байж чадах юм чадахгүй юм. Тийм л байгаа байх. За тэгэхээр чин бид нар ч нөгөө амьдралаа жонглордох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу гэхээр амьдралдаа ингээл нэг юм өөрчлөлт шинжилт дэлхийн ертөнцид ч юм уу бурхан авчрахыг хүлээгээ суугаад ах хэрэггүй. Та өөрөө босоод өөрөө тэнцвэрийг одоо хадгалаад өөрөө тэр амьдралаа удирдаад зохион байгуулад инээгээд ханаагаад өөрөө тэр хөшгөө ярий гэд те хинч таны хөшгийг ирж татаж өгөхгүй. Та өөрөө зүрх сэтгэл бодлороо өөрийнхөө ухамсараараа өөрийнхөө мэдрэмжээр тэр хөшгөө татдаг гэсэн үг. Тэгэхээр ч аюу тийм хүчтэй болж ирнэ. Өөрийнхөө хүчийг татсан. Өөр хэний ч өмнө тэ ингээ хэний ч удирдлагаар явдгүй амьд гэдгээ мэдэрсэн. Дотроосоо сүнс чинь чи амьд шүү гэд хэлсэн тэ. Яг энэ байгаль дэлхий дээр амьдаараа амьдарч байгаагаа мэдсэн хүн чинь ямар ч тийм хин нэгний чиглүүлэгч юм уу тийм зүйл хэрэггүй болдог. Шийдвэрүүдийг ч гэсэн зүрх сэтгэлээ сонсож гаргадаг. Хүмүүс ярьдаг бити тархиа сонс, зүрхээ сонс. Бити зүрхээ сонс, тархиа сонс. Үгүй ээ. Энэ хоёр ч хоорондоо ярилцсан шүү дээ, тэ. Ярилцж шийдвэр гаргахнаас дандаа нэгийг давдаг, ганцхан нэгээр нь давдаг, ганцхан нэгийг ирэмдлээд нэгэн дээр нэгэн доороо байна гэдэг юм бол угаасаа байхгүй. Тэнцвэртэй, бүх юм тэнцвэртэй байна. За тэгэхээр би ингээд миний хүсэж байгаа, зорж байгаа зүйл юу вэ гэхлээр хүмүүс маань хөшгөөд хизээ татах юм болоо тийм. Зүгээр л өөр л байл та. Яагаад ингээд нэг юм сонио өөр байгаад идэм бэ тийм. Тэр өөр байгааг нь бас бид нар чинь нүдгүү чихгүй биш дээ. Хараад бас ойлгоод байна шүү дээ. Энэ хүн өөрөө биш байна гэдэг ингээд нэг автоматар мэдээд байна шүү дээ. Мэдэгдэн харагдан тий. Анзаарагдан нэг тийм шал өөр хүний дүрсгээ яваадахаар нэг сонь сантаад байдیں۔ Манай гэр бүл ерөөсөө маргалддаггүй ч гэж ашиг тий. Юу яриад маргалддаггүй бол бид нар чинь диваачнд амьдрах юм шүү тий. Бүр нэг юм амгалан байд юм шүү. Мэдээж хүнд чинь зөрчилдөх сайн муу юм гарна шүү дээ тий. Яг бүр айхтар ноцтой маргалддаггүй бол мундаг байна, сайн байна. Гэхдээ хүн ямар нэгэн байдлаар маргалдах, мэтгэлцэх. Яг тухайн үед л маргалдаг хүн байгаа өөр мөчөд. Магадгүй 5 жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа маргалдаж болцсохгүй шүү дээ, тий. Тийм юм дээр ингээл хүүхд танаа гэр бүл яасан маргаантай. Манайх хэвээр ямар ч маргаангүй энэ төр гэх юм гайхалаад байгаа юм яа да. Нэм сенс нэм яриад идэв шүү дээ. Энэ бол яг нөгөө нэг хүний амьдралын ганцхан өөрхөн амьдралыг хараад бусдыг харж чадахгүй юм л да. Хүний амьдрал маргаан, зурчил, салалт, итгэл, найдар өчнөө юм байж болно. Бүгд төлөөн зөвшөөрөгдсөн. Энийг бурхан шүүж чадахгүй байхад өөр хинэгэн бол шүүхгээ гэсэн үгээ. Дээрэс нь амьдралын талбар гэдэг бол тэнцвэрийг хадгалах тоглоом байгаа. Бүх зүйл тэнцвэртэй байхад оршино. Одоо жишээ нь за сахар битгий идтэй. Сахар шиг муу юм алга гэд яриад идэв. Тэр сахар гэдэг амттан чинь бас тодорхой хэмжээнд жаргаж, амсаж, мэдэрч идэв штэ тий. Бүр огт амьдралаасаа хасаал бүр ингээл зэрлэг болгоод нэг ч идэхгүй байна гэдэг бол ямар нэгэн зүйлийг хязгаарлалт өөртөө тогтоож байна. Энэ хязгаарлалт чи төрөгдлөхгүй яг үнэндээ. За эсн юу л давс битгий давс шиг муу юм энэ дэлхий дээр алга гэл те. Хөөе. Давс чинь бас сайн сайхан бидний амтыг бас мэдрүүлдэг те. Амттай шимттэй мэдэх энэ мэдрэмжийг чинь бас ингэж гаргаж өгдөг. Бас эн чинь бас амьдралын маш гоё бодис шүү дээ. Юу яриад байгаа тий. Ганц ингээд нэг юм ингээд хүмүүс туушрахаараа бүр амар туушраад бүх юм ингээд тэнцвэр буюу балансыг гоё барих хэрэгтэй гэдгээ мэдхгүй айгүй ингээд нөө
дээшээ доошоо болгоод байдаг. Нэг юм ингээл эрүүл мэнд гэл явахаараа хитрхи эрүүл мэнд гэл. Эрүүл мэнд чи сэтгэл зүгээс эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн зүрх сэтгэлийн шаналлаа идэх ч юм бол хүн чи эрүүл байж таараа шүү дээ. Сэтгэлийн идгээгүй хүний бие махбод юу ч хүлээж авахгүй шүү дээ. Яг бол тэр дотор байгаа эдис маатан молекул ч бас ухаантай ухамсартай. Хүний сэтгэл нь ингээ унтцсан өхмөр санагдаж хахад тэр биеийн ч гэсэн итгэж сэрэхгүй. Хүн өөрөө амьдрмаар санагдаж хахад, хүн өөрөө өксөл тэмүүлэлтэй байхад, хүн өөрөө ингээд бүр амьдралаараа жонглоордмар санагдаад ингэж яхад бол хүн хөл нь уурсан байсан ч хөлгүй байсан ч гаргүй байсан ч хөл биегүй байсан ч босоод ирдэг байхгүй. Тэгэхээр угаасаа бүх юм сэтгэлийн хүчтэй нэг л юм ингээл болохгүй гал нэг юм бүр халаал нийтээрээ үзий ядаад тэрийг бүр боли гээл те. Үгүй юу гэсэн юм бэ? Тэр ч юмс байж ах хэвээр шүү дээ. Тэнцвэр баланс хэрэгтэй болохоос хитрээд байвал арай хитрээд байна. Давсыг бүр хитрхи шаруу гэдэг байвал хөө энэ давсны хэрэглээч арай хитрээд байна. Баг зэрэг ингээд гоё тааруулж идгэж хэлнөхөөс шүү дээ. Энэ давсыг амьдралаас хал хизэж битгий идэхгүй хүмүүс намайг дагч гэдэг юм ингэж ингээл те төрөгдүүлээл. За тэгснэ сахарыг битгий эзэн сахар шиг муухай байхгүй. Тэгээд амьдралаас юм нэг юм хязгаарлалтууд тогтоогоод хар та хизээж дотоод чи ашиглаж чадахгүй. Та нөгөө нэг сахар идчихв шууд бойлжол нөгөө давсаа идчих юм бол шууд санаа зовоод салгалал хоол ундчих хүртэл би буруу мэдлээ гэдээ өөрийгөө гимшиж ялаж ингээд шахаж боож зоож эхлэх байхгүй. Тэгэхээр юу ч юм зоохгүй боохгүй шахахгүй хаахгүй л байл да. Бид нар таргалалт гэж аягүй ярьдаг шүү дээ. Үнэндээ таргалж хоолны буруу биш шүү дээ хөөх юмтай. Хоол чинь угаасаа бид нар эрдэс бодис шим тижэл аз жаргал ирчвч өгж шүү дээ. Тэр хоолыг жоохон нөө тохируулж идэггүй, баланстай идэж чадаагүй, мөн жаргаж идэггүй болохоор таргалаад байгаа байхгүй юу? Юу гэхээр чи хүн чинь нөгөө яаж чих идсэнтэй жаргаж иддэг, амталж иддэг, мэдэрч иддэг хүн бол үнэхээр таргалдгүй юм билээ. Би бүр тэрийг найзаасаа нэг дотны найзаасаа харж байсан үнэхээр гоё биетэй, айгуугаа турхаатай, хоолнд айгуу аппетиттай, бүр тэр хоолоо нөхөртөөгөө нийлж байгаа бүр тэр хамаа болохгүй иддэг. Тэгсэр нэ би бэлдэр айгуу гоё байдаг, дасгал хөдөлгөөн, баланс айгуугаа тааруулж чаддаг. Тэгсэн чи би хажууд нь ерөөсөө идэж чаддаг, айгуу бага иддэг, ерөөсөө шүлэл иддэг, өөр бусад юм дургуй биш. Би хоолны аппетиттай биш байхгүй. Ер нь юм нэг аюугүй ингэж одоо амт шимттэй зүйлд ингэж донтдгоо гэх юм уу. Ямар ч гоё амттай юм идсэн би нэг идсэн бол дараа нь идмээр санагдвал зур дотроо бодоод за тэр нэг тийм амттай байсан да гэхээр идэх сонирхол буураад ингээд идэхгүй байж чаддаг байхгүй. Тэгсэн хэрнээ нэг айхтар турхаа гоё байгаа мó гэхээр бас тэгж байж чадахгүй байгаагаа сүлд нь ингээд би ойлгож байгаа байхгүй. Би ерөөс юмыг идэхдээ жаргаж иддэггүй юм байна те. Энэ ямар гоё юм бэ? Энэ ямар сайхан амттай юм бэ гэж ингэж хөсөж идэхгүй юу ч идсэн гэдэг нэг идсэн ч идэггүй ч гэдэг шүү. Аюу жоохон амсаж за окей би ер нь амтыг мэдчихлээ ойлгочлоо гэд ингэчтэй юм байна штэ. Тэрнээсээ болоод би бас нөгөө нэг айгу олон амтуудыг ингээд мэдрэхгүй ч юм уу ингэж өөрөөсөө айгу ингэж одоо хязгаарлаж юм байна тий. Амар эрүүл мэндийн өвчтөн юм шиг. Яагаад тэгээдсэн бол зүгээр гоё дураараа хүснээрээ идээ тий. Тэгтээ балансыг тааруулж идээ гэд түүнээс хойш ингээд нэг хоолнд аппетиттай хүмүүсийг би ачиглаад энэ хүмүүс яагаад дурлаад байд юм бол бүр заримдаа бүр зөвхөн тэр хоолыг идэхин тулд айгүй хоол яваад бүр хайж агаал локаш ингэж хайж агаал очиж идэж мэдээд байгаа хүмүүсийг би айгүй гайхдаг байсан байхгүй. Яагаад ингэж амар одоо идэх юмд ач холбогдол өгд юм болоо гэд. Яг хөө энэ бол миний өөрийн гэр бүлийн хүмүүжлээс болсон байхгүй. Юу гэхээр би өөрөө багаас айгүй үлсэж цангаж ингэж хоол ундтай нэг байхгүй тэ үлсэж цангаж айгүй сурсан өгөл тааж айгүй сурсан. Тэгээд айгүй олон өдөр ч ингээ хоол молгүй байж ингээ чаддаг болсон. Өтгөн цайл байвал айгүй гоё байдаг. Дээрэс нь би яг гэрийн багын маань идэж уусан одоо амд хоол унд гэвэл яг нөгөө нэг яг мах гурил хоёр гэдэг шиг те яг ингээл ясны шүлэн дээр гурил хийгээл шүлтөө устай шүлтөө хоол. За тэгээд нэг бараг баярын өдөр гэх нь холгүй хаяа нэг гоё цовын хийж идэн тэр нь гоё. Тэгэл ер нь нэг юм энгийн бантан ч юм уу те нэг иймэрхүү энгийн тийм сул мөртлөө айгуугаа эрүүл хооллууд иддэг байсан юм бэлээ. Тэгээд тэр юмнуудыг идээд нэг тийм шихэр шоколадууд юу гэдэг тийм амтаа шимтэй амар идэж өсөөгүй болохоор тийм нэг донтож мандаж дурлж ингэж аппетиттай биш. Тэгээд нөгөө том болцсон насанд хүрсэн хойноо багтаа дурлж ингэж донтоогүй болохоор насанд хүрсэн хойноо бол яг мэдээж гомцтой санагдсан маяг эдэн гэхдээ нэг их биш зур жоохоо идэл сэтгэл ханчдаг байсан баггүй дээ. Тэргээрээ ингээд бүр ингээд олон жил болоод бүр сурцсан. Тийм учраас би нөгөө хоолнд нэг тийм аппетиттэй хүмүүс ингээл тэр ресторанд л яг трийг нь лавж идэх энэ төр гээд харна бүр гайхаад хаач хамаагүй юу ч хамаагүй идчих болохгүй юм бах та тий. Бараг л тэрийг төсөөлөд идчих байхтай их холгүй байдаг байсан. Гэтэ одоо би энэ зүйлүүд ингээд амар хязгаарлалт байсан юм байна. Айгүй өөрийгөө ингэж хааж байсан юм байна тий. Өөрийгөө зүгээр л хамаагүй таргалчин хамаагүй хийдгээр таргалчин ч гэдэг юм. Орой идгээр таргалчин гэж бодоод орой идгээр амар шаналаад амар ингээд стресстэй идэж байгаа болохоор нөгөө хоол нь ч хоол болохгүй дээрэс нь яг нөгөө таргалах сэтгэл зүйн асуудлууд гарч ирээд тэр сэтгэл зүйн энергийн хий чинь таныг гинт таргалуулах одоо процесс болж байгаа. Юу гэхээр нөгөө сэтгэл зүйн хямраа сэтгэл зүйн асуудалтай байгаад хаар хүний дотор юм одоо хий хуралдаад
бохор хий буюу одоо юм сүрэг энерги биавраагаар үзүүлэхээр юм хар өнгөтэй юмнууд харуулдаг энэ таны ингээд бохор энерги чинь бохор хэсэг байна гэд тэ арсны хэр гэдэг шиг хүний энерги бас бохор зүйл байдаг байхгүй. Тийм учраас тэр бохор энерги гэдэг юм чинь юунаас үүдээд байна гэхээр бохор бодол айц тэмрийг яна ингэчгүүдэд тэгчгүүдэд гэсэн хийхээс айсан үйлдэлүүдээс болдог байхгүй. Тэр үйлдэлүүд нь өөрөө таныг ингээд сэтгэл зүйн стресст оруулаад тэгээд тэрийг үйлдэл болгоод ингээд санаа зовж байгаад идчихээр байгаа юм чи хүртэл ингээд биенд чинь гоё тарж задалж шингэхгүй цаашаа ингээд хаалт үүсгээд ямар нэг төвжрэл үүсгээд нэг гидс мэд чинь дүүрээд нэг тухгүй мэдрэмж аваад ингээд яваад байдаг. Тэгэхээр ерөөс энэ дэлхийн ертөнц гэдэг чинь тэнцвэр байна. Бүх юмыг гоё тэнцвэртэй, баланстай ашиглах, хадгалах, ажилуулах хэрэгтэй байгаад байна. Дээрэс нь өөрөх өөртөөхөө хөшгийг татах хэрэгтэй байна. Яг өөрөө юу мэдэрмээр байгаа тэрэндээ үнж байгаа хүн бол маш гоё хүчтэй байдаг. Дотоод хүчтэй хүн бол амьдралаач, ажиллаач, өөрийгөө ч аль нэг нь маш гоё авч чаддаг те. Дээрэс нь ямар нэгэн тэр хүнд чинь жигсаалт мэгсаалт гэж байхгүй шүү дээ. Бүх юмд гоё тэнцвэртэй ханддаг болдог. Бүх хүмүүсийг судалдаг те. Бие биегээ судалдаг, өөрийгөө судалдаг. Тэр судалсан судалгаандаа ижил төвшний өмнө энэ хүн бол миний төсний хүн байгаа юм байна. Энэ хүн бол сэтгэл зүгээр нь л төвшин тодорхойлох үхээс ш эд материал унсан зүүсэн эдсэн уусан олж байгаа орлого морлогоор нь бол хүнийг тодорхойлохоо байлдаг. Тэр бол хүний тусдаа асуудал байдаг. Тэр орлого шиг ямар вэ нөө хинт хамаагүй хинт ч хамаатай юм бэ. Мөнгө гэдэг бол төр зүрийн зүйл байхтай байгаад байхгүйдээ байдаг үл зүйл. Мөнгө нь байгаа үед нь байна гэж харах юм бол байхгүй болчихвол яах юм те. Мөнгөгүй хүн гэж харах юм аа. Тэгэхээр тийм зүйлээр бол бусдыг харна гэдэг бол харилцааны асуудал гэсэн үг шүү дээ те. Харьцаад хэцүү. Дээрэс нь ингээд яг нөө хүний дотоод хүч зүрх нь гоёмсог юм уу? Зүрх нь үзэсгэлэнтэй юм уу? Өөрийнхөө хөшгийг татаад чадсан юм уу? Сэтгэлийн төвшнгөө ойлгоцсон юм уу? Тэ өөрийгөө олно гэдэг байгаа чи ерөөсөө сэтгэлийнхаа мэдрэмжийг олж таниад ялгаж эмчилж идгээгээд байгаа хэлээд байгаа шүү дээ. Ийм зүйлүүдийг хэлээд байгаамаа. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг бүх зүйлийг гоё тэнцвэртэй байлгаад өөрийнхөө дотоод ур чадрыг нээхийн тулд хөшгөө нээгээд энэ хөшгөө нээхийн тулд өөрийгөө хянахгүй байх. Өөрийгөө ингээд би тэгс та би ингэс та гэж айхтар те мэдээж ухамсартай юм хийн бүх зүйлийг гоё зөв сэтгэлээр хийн. Гэхдээ хянаж одоо стресстэж барьж хийхээр чи амар амгалан чи алдагдана. Амар амгалантай нь алдагдахаар та чинь тэсвэр хатуужилтай амьдрахаас аргагүй болно те. Тэсэж хатуужиж ингэж амьдрахаас аргагүй болно. Тэсэл төвчээл амьдраад ахаар чинь нэг цэг дээр очиод бүр ямар ч амьдрах итгэлгүй болно, хүсэлгүй болно, аз жаргалгүй болно шүү дээ. Тэгэхээр бид нар аз жаргалтай, эрч хүчтэй, ийм гоё сүнслэг мэдлэгтэй, мэдрэмжтэй, хөгжилтэй, адал явдалтай амьдрмаар байгаа бол ерөөсө бити хөшиг тат. Зөөр хөшгөө нэ, гадаад хөшгөө нэ, дотоод хөшгөө нэ, өөрийнхөө хөшгийг нэ, бүх юмд өөртөөгөө буюу бусдтай гоё үнэн чханд тэнцвэртэй бай те. Ямар нэгэн хязгаарлалтгүй тогтоо өөрийнхөө амьдралыг гоё жонглордож амьдр те нөө. Гоё дэш шидэл барьж байгаа л ингээл гоё адал явдалтай эдэр штэ жонглор гэдэг чинь яг ийм байх хэрэгтэй болохоос биш яг нэгийг хийвээ ингээл нэг урт зам дээр ингээл жолоо ярьж байгаа юм шиг модгортой явахаар чи нөгөө таны 20 эдэн мянган өдөр чи айгүй харамсалтай болчих гээд байгаа байхгүй. За тэгээд нэг иймэрхүү санаа, иймэрхүү оюуны мэдээлэл та нартаа нэг сигнал, нэг дохио өгье гэж бодлоо. Тэгээд эндээс ямар нэгэн зүйл сурч мэдээд, ямар нэгэн зүйл ойлгоод гой нэг үйлдэл хийж чадсан бол миний өнөөдөр цаг заваа зарцуулж байгаагийн үр шим одоо гарах юм аа. Тэгээ хэрвээ ямар нэгэн сэтгэлийн төвшөнттэй өөрчлөлт шинжилт гарсан бол бас комент хийж надад бас одоо би ийм зүйл ойлголоо, энэ зүйл мэдлээ, ийм ахис төвшил гарсан шүү гэж надад бас урам өгөөрэй. Бид нар чи сэтгэлийн амтран шүү дээ. Би бидэд урам өгчөөж, би бидэд сэтгэлээ нээжэж, би биэндээ юу болж байгааг илтгэжээж, илэрхийлжээж, хилжээж ингэж гоё урж дэлгэрч хөгжиж явж байгаа. За тэгээ жоохон ч гэсэн гоё баяр баясгалтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн, надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. За тэгээд дараагийн лайваараа буюу дараагийн сүнслэг энергийн задаргаагаар уулзцаая. За энэ сэдвийг би бас YouTube дээрээ тавина. Тэгээд YouTube дээр дараа нь одоо хоцорж үздэг, гадаадаас үздэг хүмүүс их байдаг. Тэр хүмүүс манаас үзээсэй гэж үдсэн бол ямар нэгэн байдлаар сэтгэлээ надад илэрхийлээрэй. Миний одоо энэ лайв аягүй сэтгэл багтаа байгаад байдیں۔ Би одоо хүмүүсээ гаагаад байдаг. Сонсоод үзчихээд ямар сэтгэл төрдөггүй юм болоо. Эсвэл бичих гэхээр залхам өрөөд байд юм болоо гэж боддоо шүү дээ. Маш гоё баярлаа. Маш их баярлаа гэсэн байна. Баярлаа гэсэн байна. За баярлаа. За тэгээд маргааш гоё чөчтэй өнгөрүүлээрээ өнөөдрийнхаа хөшгийг бодож хоноороо те надад ямар хөшиг байна, гадаад хөшиг минь яадсан хөшиг энэ зузаан юм уу, нимхий юм уу, үзэсгэлэнтэй юм уу, үзэсгэлэнгүй юм уу, би энэ гадаад хөшигнөөс юуг өөрөөсөө хаацъя, дотоод хөшиг минь ямар хөшиг байна, тэр дотоод хөшиг минь хэрэг сэтгэлийнхаа үннээс зүгтчихсэн. Тийм учраас би өөрөө дотоод хөшиг ингээл хүмүүс ярьдээ. Би дотоод хөшиг ашиглаж чадахгүй, надын дотоод хөшиг гарахгүй байна, би юм ихээр ерөөсөө бүтэхгүй байна. Та хөшигтэй байгаа юм чи яаж бүтгий. Та худлаа байгаад байгаа юм чинь. Та өөрийнхөө бүр зүр сэтгэлийн ингэж жижигэлж задалж хагалж ярахгүй байгаа юм чинь.
ийм эрч хүч байхгүй шүү дээ тий. Эрч хүч гэдэг бол үзэсгэлэнтэй зүрхнээс л гарна, үнэн сэтгэлээс л гарна. Тэгээд тэр зүрх сэтгэлээ яраад өвдцнийг оёод идгээгээд хайрлаад халамжилсан зүрхнээс л гардаг байхгүй. Тэрнээс өвдцэн, өвчлцэн, ядарсан зүрхнээс эдэж эрч хүч гарахгүй. Тийм учраас өвдөөд, ядраад, зүдрээд байгаа бол эмчил, идгээ, хайрал, халамжил. За ингээд та нартай амжилт хүсье. Бай бай. Маш ойлгомжтой ярьдаг болохоор талархаал сонсдог доо гинэ баярлаа.